гусеницы подвески. Даже когда одна гусеница повреждалась, экипаж мог продолжать движение на второй. Ролик, посвященный 80-летию. Эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан дүрс бичлэгийг Арбатад өдөр бүр 16-аас 23 цагийн хооронд үзүүлж байна. Энэхүү инсталляц нь Арбатын усан оргилуурын хажууд байрлажээ. Там с фонтаном. Түүхийг олон хүнд хүргэх энэхүү шинэ форматыг хотын иргэд ихэд сонирхож байна. Олон хүн энэ 30 минутын бичлэгийг бүрэн хэмжээний кинотой зөөрлөж байгаа. Инсталляц нь хүүхэд залуучуудын дунд ихээхэн эрэлттэй байгаа өгөөд тэд ялалтын дайны талаарх баримтыг сонирхон сонсож байна. Бичлэгийг анх удаа үзсэн хүмүүс ч мундаг сэтгэлдээ үлджээ. Ийм төрлийн инсталляц үнэхээр агаал татдаг. Гоё тод өнгөөр тухайн үеийн дүр зургуудыг өвөрмс байдлаар дүрслэн үзүүлж байгаа юм а. Үзэгчид яг тэр үед очисон юм шиг мэдрэмж авдаг. Залуус тун анхааралтай зураг авч бичлэг хийж байна. Үнэхээр их мэдээлэлтэй юм а. Улаан удахтад ийм зүйл зохион байгуулж байгаад баяртай байна. Эх орны дайны тухай өгүүлж байгаа бөгөөд манай өвөө Илэн Цэвөө нар маань энэ их 57 амнасаа зориулж байсныг сануулж байна. Ээжүүд хоёр салхилж байгаад энэ сонирхолтой бүтээлийг олж харлаа. Ёстой гоё. Эх орны түүхийг тод томруунаар харуулсан байна. Арбатын энэ байршлыг санамсаргүйгээр сонгосон юм биш. Учир нь модны сүүдэр болон барилгын сүүдэр шууд нарны гэрлийг хааснаар 3D анимацийг илүү тод ойлгомжтой болгон харагдуулж байна. Энэхүү шин төхөөрөмжийг Горсветийн ажилтнууд арчилж хянах юм а. Тэмцээний эхний өдөр оролцогчид онлын мэдлэг эмнэлгийн бэлтгэл зэргийг харуулж хэд хэдэн дасгал гүйцэтгэсэн байна. Эхний өдрийн хамгийн сонирхол татсан шат бол өндөр нэртэй даалгавар байлаа. Тийм ч амар биш гэдгийг та тунуудахгүй ойлгох болно. Бэлэн үү? Дасгал гүйцэтгэхэд бэлдээд урагшаа. Өндөр нэртэй энэ шатанд оролцогчид галын автомашины шат ашиглан 4 давхрын цонх руу авирч олсоор гэмтсэн хүнийг доош буулгах, за мөн эхийн баллоныг нүүлгэн шилжүүлэх үйлдэлүүдийг гүйцэтгэнэ. Энэ шатыг бид дунд зэргийн түвшинд давсан гэж бодож байна. Яагаад гэвэл уг шат нь өөрөө их хүнд бүр нэг бүрчлэн ялгаатайгаар өрнөдөг юм. Өнгөрсөн жил бид онц дүнтэй давж хамгийн урдан хугацааг үзүүлсэн. Энэ жил ямар болохыг хэлж мэдэхгүй байна. Бидний хувьд энэ бол сургалт бөгөөд тэмцээний уур амьсгалч бас чухал юм. Энэ шат нь хий утаанаас хамгаалах багийн шилдэг бүрэлдэхүүнийг тодруулах зорилготой. Энэ баг Бурятийн нэрийн өмнөөс Алс дорнодын тэмцээнд оролцох юм. Тэмцээнд нийт 9 баг оролцож байна. Өнгөрсөн жил бид улаан удахтад 2 дугаар шатны тэмцээнийг зохион байгуулсан. Манай албан агчид сайн оролцсон. Холбооны тойргийн багууд маш өндөр түвшнийх шүү. Тэмцээнд хэдэн сарын өмнөөс бэлддэг. Бид 2 дугаар байр эзэлж Приморийн хязгаарт ялагдсан. Тэмцээний 2 дахь өдөр мөн хэд хэдэн сонирхолтой шат төлөөлөгдсөн байна. Бүсийн авраг 6 дугаар сарын 19-нд Владивостокт болох Алс дорнодын тойргийн тэмцээнд оролцох эрх авна. Анастасия болон Дмитрий Парфенов нар гэр бүл болсноос хойш 23 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд тэд 5 хүү нэг охинтой болж, тэдний хэлснээр олон хүүхэдтэй байх нь сорилт бус жинхэнэ аз жаргал ажээ. Өнөр гэр бүлтэй байх хүнд хэцүү гэж үү? Үгүй ээ. Ах эгч нар нь багуудаагаа хүмүүжүүлнэ. Тэд чинь нэг нэгний харждаг байхгүй да. Асуудал байхгүй. Гол нь ажлаа сайн хийхэд л болчих нь. Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. Энэ баярыг 1990-ад оны эхээр нэгдсэн үндэсний байгууллага ерөнхий ассамблеийн тогтоолоор баталсан. Тиймээс өнөөдөр эрх үгийн төв бүртгэлийн газарт олон хүүхэдтэй гэр бүлүүдийг алдаршуулж, шинэ гэр бүлийн холбоонуудыг ч бас баталгаажууллаа. Урд нь 5 дугаар сард гэрлүүл амьдралын турш зовно гэдэг муу ёртой байлаа. Харин одоо хүмүүс ийм зүйлд ач холбогдол өгөхөө болж сайхан огноо, азтай тог сонгон гэрлэж байна. Хайр сэтгэл бүхний дээр байна. Гэр бүлийн баярыг хэрхэн тэмдэглэх вэ? Гэр бүлээрээ амралтын өдрийг идэвхтэй өнгөрүүлэх. Эсвэл хуучны зургийн цомгоо дэлгэж, дурсамж сэргээгч сайхан санаа шүү.
Олон улсын гэр бүлийн өдөр хайртай хүмүүсээ хайрлах, хайрлуулж байхын үн цэнийг дахин сануулгах бас нэгэн сайхан боломж юм. Хэцүү цаг үеийг хамтдаа туулж, гар гараасаа атгалцсан урагш алхах нь чухал. Өөрийн сонголттой итгэлтэй байгаарай. Специально для программы «Новости». Даавраа хэмээх наадам тэмцээн өвөр байгалийн хязгаарт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жилбэр Орос албан улсын өнцөг болон бүрээс залуу авьяаснууд суглаж, шүүгчдийг гайхшруулахын зэрэгцээ Гран-при шагналын төлөө өрсөлддөг. Наадамд оролцогчдын тоо эрс нэмэгдсэн нь уг наадмын нэр хүнд сонирхол улам өсөж байгааг харуулж байна. Одоогийн байдлаар 3000 гаруй хүн захимаар 1125 хүн биечлэн оролцсон нь өндөр тоо юм. Өнөөдөр офицеруудын ордонд биечлэн оролцогчдын шалгаруулалт эхэллээ. Ганцаарчилсан уран бүтээлчид болон хамтлагууд ардын бүжиг, хөгжмийн номер, жүжигийн этюдээр үзүүлбэрээ толилуулна. Энэ удаа бид жинхэнэ уламжлалт хэлбэрийг дэмжихийг зорж байгаа. Хэрвээ уран бүтээлчид төрөл жанрын хослолоор шинэ зүйл харуулж чадвал энэ ч бас сонирхол татах юм а. Учир нь залуучууд уламжлалт хэлбэрийг ойлгоход заримдаа бэрх байдаг юм. Наадмын тусгай зочноор Калинов мост хамтлагийн ахлагч өвөр байгалийн хязгаар нутгийн унган хүү Дмитрий Рибяк нөрөгд иржээ. Тэр бээр 5 дугаар сарын 18-нд болсон гала тоглолтын үеэр шалгарсан оролцогчдтой хамт гол тайзнаа тогложээ. Читахууд ийм өндөр түвшний наадмыг зохион байгуулж байгаад би гайхаж бахархаж байна. Маш олон хүүхэд олон хамтлаг оролцож буг харахад үнэхээр сайхан байна. Ийм арга хэмжээнд оролцсон гэдэг нь нэр төрийн ирэх юм. Наадмын хөтөлбөр зөвхөн шалгаруулалтаар хязгаарлагдсангүй. Өвөр байгалийн хязгаар нутгийн гар урлаачид хувцас, гоёлын хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, дааврын базар нэртэй угсаатны маркетыг офицеруудын ордны гол зам дагуу нээжээ. Эхний тоглоомоо ингэж хийсэн. Одоо би Баатар нэртэй төрөлд оролцож байна. Эхний ийм тоглоомыг нэг охин захиалсан. Тэгээд л би энэ тоглоомоос урам авч хийж эхэлсэн юм. Бэлгэлэнч, заранч. Арьс, мод, эпоксид авирхаагаар хийсэн гоёл чимэглэл, сүлжмөл цүнх, сагс, байгалийн чулуугаар хийсэн зүйлт зэргийг худалдаалж байна. Маргааш угсаатны маркет Родина концертын танхимын хажууд ажиллах бол 5 дугаар сарын 18-нд төв талбай дээр мөн гар урлалын бүтээлүүдийг үзэх боломжтой. Хүмүүс өөрсдөө бүтээлч байж чадвал санаа нь хагас цагийн дотор л төрнө. Зарим үед бүтэн өдөржин сууж байж санаагаа өөрчилж тохируулах хэрэгтэй болдог. Зарим нь тодорхой чулуу хүсдэгч тэр хоёр чулуу заримдаа хоорондоо зохицохгүй байх нь ч бий. Өвөр байгалийн хязгаар нутгийн авьяаснуудтай нэг тайзан дээр Чечен, Башкирстан, Удмурт, Хакасийн болон Дагестаны төлөөлөгчид мөн Москва, Ленинград, Сахалины бүс нутгийн уран бүтээлчид хамтран тоглолоо. Якутийн аж ахуй сурган хүмүүжүүлэгчийн коллеж бол тус бүгд найрамдах улсын хамгийн эртний мэрэгжлийн боловсролын байгууллагуудын нэг юм. Жил бүр тус коллеж 140-оос 150 орчим мэрэгжлийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг тэр дундаа автомеханикчдыг төгсгдөг. Өнөөдөр тус коллежийн тоног төхөөрөмжийн түвшин нь оюутнуудад сургуулийн доторх орчинд шууд дадлаг хийх боломжийг олгож байна. Гэтэл ердөө 5 жилийн өмнө ийм түвшний орчинд суралцах нь бүхий л коллеж, техник мэргэжлийн сургуулиудын мөрөөдөл байлаа. Энэ чиглэлд аж ахуй сургууль хүмүүжүүлэгчийн коллеж анхдагч байж чадсан. 2019 онд үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ сургуульд бүрэн тоноглогдсон засварын лабораториуд анх удаа бий болжээ. Өөрөө явагч тээврийн хэрэгслүүдэгч мөн тусгаалan худалдаа авсан нь тоноглолын нэг хэсэг болсон юм. Энэ нь сургуулийн чанарыг шин шатанд гаргасан явдал байлаа. Өнгөрсөн хичээлийн жилийн байдлаар нэг суралцах байранд 6-7 өргөдөл ирсэн. Энэ манай коллежийн эрэлт хэрэгцээ өндөр, бүгд найрамд тулсан хэмжээнд өрсөлдөх чадвар сайтай байгааг илтгэнэ. Мөн тус сургуулийн оюутнууд мэрэгжлийн ур чадварын уралдаанд амжилттай оролцдог. Тэмцээнүүд ч өөрийн сургуулийн бааз дээр зохион байгуулагддаг нь сургуулийн стандарт хангасан гэдгийг харуулж байна.
Манайд ялагчид бий шүү. Оросын шигшээ тэмцээнд хүнд даацын тээврийн ангилалд медаль хүртсэн. Мөн жил бүр 23 цэг тэгдэг дугаартай ангилал буюу газрын тээврийн техник, технологийн чиглэлээр олимпиад зохион байгуулдаг бөгөөд манай оюутнууд жил бүр шагналт байранд ордог. Гэсэн хэдий ч статистик үзүүлэлтээр Якут улсад мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн 50 орчим хувь нь мэргэжлэрээ ажилдаггүй. Үүний зэрэгцээ тус бус нутагт ажиллах хүчний эргэлт бодитоор байгаа гэж боловсролын яамнаас мэдээлж байна. Тиймээс энэ үзүүлэлтийг эх 5 жилийн хугацаанд 70-50% хүргэх зорилт тавиад байна. Бид хөдөлмөрийн эрхлэлд тавигдсан улсын хороотой хамтран ирээдүйг хөтлөх мэргэжлийн бэлтгэл төвийн суурин дээр залуучуудын хүний нөөцийг төвүүдийг байгуулсан. Мөн мэргэжлийн боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг хангах чиглэлд онцгой анхаарч байна. Одоогоор Якут улсад нийт 42 дунд мэргэжлийн боловсролын байгууллага ажиллаж байна. Эдгээр сургуулиудын баярыг энэ оны 10 дугаар сард тэмдэглэхээр төлөвлөсөн бөгөөд энэ ойн үйл явдал нь мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн шинэ эхлэл болно гэж үзэж байна. Хятадын зүүн хэсэгт орших Жансу мужийн Янжоу хот их сургуулийн 74 оюутан баруун өмнөд бүсийн Гужа муж дахь Сандушу автономт тойргийн бит бус соёлын өвөг судлах төвд зочилжээ. Энд тэд шүй химээх цөөн тоод үндэсний соёлд гүнзгий орж танилцах боломжтой болсон юм. Орон нутгийн урчуудын удирдлагадор тэд морин үстэй хатгамал гэх эртний уламжлалт урлалаар өөрсдөө оролдож үзжээ. Энэхүү эртний урлаанд төвчээр нарийн ур чадвар, онцгой техник шаарддаг. Ажлын явцад хоёр төрлийн торгон утас ашиглагддаг. Бүдүүн утсаар ноорог зурж, нэмгэн утсаар зурглалыг бүс дааванд бэхэлснээр 3 хэмжээст гүн мэдрэмжтэй хээ угаалц үүсдэг юм. Морин үстэй хатгамал нь бидний сурдаг машин болон гараар хийдэг энгийн хатгамлуудаас тис өөр. Эдгээр нь ихэвчлэн хавтгай бүтэцтэй байдаг бол харин энэ техник нь гүн бүтэцтэй. Хүрээ бэлэн болмогц бид дотрын янз бүрийн өнгийн торгон утсаар бүглэж бэхэлдэг. Ингэснээр хувцс нь өвөрмөц үндэстний өнгө аяс олох бөгөөд дэлхийн үзэгчдэд таалагдах утас болдог. Морин үстэй хатгамлыг энгийн хатгамлын оронд ашиглахад тэрний бүтэц үнэхээр сэтгэл татам. Энэ нь загварыг улам чамин болгож, уламжлалын хүрээнд бүтээлч байдлаа илэрхийлэх боломж олгодог. Янжоугийн их сургуулийн Гуанлин коллеж эдгээр сургуультай аялыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ нь оюутнуудад үндэсний өв соёлтой илүү ойртон танилцах боломж олгож байна. Харин Сандуугийн бит бус соёлын төв нь энэ аяллаа зайлшгүй зогсоол болдог. Энэ бол бидний Сандуу руу хийж байгаа 10 дахь аялал. Бид үргэлж энд ирж морин үстэй хатгамлыг судлахыг зорддог. Энэхүү өвөрмөц урлал нь тод өнгийн утас, товгор хээ угалзаараа урлагийг амьдруулдаг гайхамшигтай соёлын өв юм. Сүүлийн жилүүдэд бит бус өвийн аялал жуулчлалтай хосолсон шин санаачлагууд идэвхтэй хөгжиж байна. Уламжлал, боловсрал болон аяллыг хослуулсан эдгээр төслүүдийн ачаар эртний гар урлыг зөвхөн музейд биш, харин шинэ үеийн залуусын гар дээр амьд байлгах боломж бүрдэж байна. Пуян хотод болсон загварын 7 хоногийн нээлтийн үеэр Парисын тайзнаа өнгөрсөн 7 хоног танилцуулсан дэлхийд нэр хүндтэй дизайнеруудын 50 гаруй шин загварыг үзүүллээ. Эдгээр бүтээлүүд нь Францын өндөр зэрэглэлийн загварын мөнхийн урлаг, дээд зэрэглэлийн гоо зүйн илэрхийлэл байлаа. Орчин үеийн болон сонгодог элементүүдийн хослол үнэхээр сонирхол татаж байна. Би материал, хэв маяг улам бүр илүү авангард олон төрлийн хүртээмжтэй болохыг хүлээж байгаа. Загварын 7 хоногийн хүрээнд гадаад дотоодын дизайнеруудын оролцоотой төрөл бүрийн арга хэмжээнүүд зохиогдсон. Олон улсын нэр хүндтэй мастеруудын зэрэгцээ залуу хятад дизайнерууд өөрсдийн бүтээлүүдийг танилцуулсан нь онцлог үйл явдал байлаа. Би сая Лю Ханчоугийн шоуг үзлээ. Хөх гэрэлд даашинзны өнгө өөрчлөгдөж байсан нь үнэхээр гайхалтай санагдсан. Тун өвөрмөц байсан шүү. Тэрний үзүүлбэр болон загварын шийдлүүд бүгд гүн сэтгэгдэл төрүүллээ.
Загварын 7 хоногийн үеэр Пуяны нэхэмлийн төвийг аль бие ёсоор нээж дээд зэрэглэлийн оригинал даван бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцууллаа. Үүнээс гадна загварын зах, шөнийн карнавал, парад болон электро хөгжмийн фестивал зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохиожээ.